Асууя асуултанд хариулаарай гэж танаас хүсэж байна. Ерөнхийдөө одоо ерөнхий сайд өөрөө сангийн сайд хийжсэн эдийн засгийн сангийн сайдаар бас төсвийн байнгын ороонд одоо баг 3 удаад сонгогдохдоо ингэж тогтмол ажиллаж байсан хүн томилогдож байгаа учраас ямар ч хэсэг өөрчлөлт гарна гэж найдаж байна. Бид нар энэ төсвийн оновчгүй бодлого энэ төсвөө батлахтаа алдаатай тоо оруулж худлаа бодит байдалтай нийцгүй тоо оруулж ирдгээс болоод ямар байдалд хүрж байгааг өнөөдөр иргэн бүр өрх гэр бүл үеийн өртөө байдал иргэд аж ахуйн нэгжүүдийн мөнгө төгрөггүй ингээд өнөөдөр зогсцсон байдлаас тод харагдаж байна. Тийм учраас та одоо маш хурдан төсвийн тодтголоо оруулж ирээрээ оруулж ирэхдээ тоог худлаа батлуулж болохгүй шүү. Өмнөх их хурал дээр манай гишүүд бол маш их хэлжсэн тоо ч худлаа байна. Тийм учраас амьдрал чинь бас худлаа гарна шүү гэсэн ч энийг одоо сангийн сайд тухайн парламент бол тоогоогүй ингээд явцсан. Өнөөдөр бид нар хорийг намсж байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын оновчгүй байдлын нэг тод илрэл өнөөдөр сургууль цэцэрлэг дээр харагдаж байгаамаа. Одоо манай Чингэлтэй дүүрэгт гэхэд 2-3 сумын дайтай хүн амтай манай 7 дугаар хороо гэхэд нэг хэн цэцэрлэгт 13,500 хүнд нэг цэцэрлэг, хоёрхан цэцэрлэг байх сургууль байхгүй байна. Одоо 2 сумын дайтай хүн амтай манай 11 дугаар хороо 8 дугаар хороо цэцэрлэг алга байна. Тэгэхээр сангийн сайд нэр дэвшигчээс нэг зүйлийг одоо би тодтогч асууя. Та одоо сангийн сайд болчоод төсвийн тодтгол оруулж ирэхдээ сургууль цэцэрлэгийн энэ хүртээ хэмжээг нэмэгдүүлэх тал дээр 50 хөрөнгө оруулалт хийж чадах уу? Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Төсвөө оруулж ирэхдээ тоогоо үнэн байлгах ямар төсөв хүлээж авах Монгол Улсын эдийн засгийн бодит байдал ямар вэ гэдэг дээр үнэлт дүгнэлтийг ер нь яаж харж байна? Олон улсын валютын сан, Дэлхийн банкд манайтай одоо 20 гаруй жил хамтарч ажилласан байгууллагууд манай эдийн засгийн бодит өсөлтийг 0.2-оос 0.4-гээр хилээд байсан. Гэтэл батлахдаа 4% баталсан. Өнөөдөр бодит байдал дээр юу болж байна те? Тис хөндлөн байгаа шүү дээ. Тэгэхээр та одоо яг очиод эдийн засгийн бодит байдалд үнэлт дүгнэлт өгөхдөө яаж харах уу? Төсвийн хөрөнгө оруулалтыг аль чиглэлд сая минийсэн сургууль цэцэрлэгийн асуудал дээр ямар бодлого барьж ажиллах уу? Энэ дээр тодорхой хариулт өгөөч гэж танаас хүсэх байна. Бас нэг зүйл нь одоо манайта тэр олон улсын байгууллагуудаас манад санамж өгсөн байгаа ш. Тэр санамжин дээр энэ эдийн засгийн хямрал өөрөө маш олон дундаж давхаргын хүмүүсийг нин ядуусын улаан шугам руу оруулчихсан энэ тоо өнөөдөр баг 2 дахин нэмэгдчихэд байгаа юм аа. Тэгэхээр энэ төсвийн тодтгол дээр ч гэсэн ер нь энэ асуудал дээр та яаж хандах вэ? Энэ хамтарч олон улсын байгууллагуудаа хийхдээ бас мундаг эдийн засаг ерөнхий сайд одоо ажиллаж байсан хүмүүсээ санал бодлыг аваад яг энэ чиглэл дээр ямар бодлого барьж ажиллах уу гэдэг дээр таныг хариулт өгөөч гэж хэлэх байна. Ингээд амжилт хүсье. Та бол сангийн сайдаар бол ажиллаж чадна гэж найдаж байна. За нэр дэвшигч Чойжсран гишүүн асуултанд хариулъя. За оюутан гишүүний асуултанд хариулъя. Өөрчлөлт хийх шаардлагатай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол бид нар худлаа тоо баталж байсан нууц бишээ. Одоо сонгуулийн өмнө сайн хувьцаа, сайн хашаа, сайн оюутан, сайн малчин гэд хөтөлбөрөд хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх их усүр 16 оны төсөвт суугаагүй. Ямар хэмжээний хөрөнгө зарцуулсныг нь мэдэхгүй байна. Төсвийн алдагдал хэвлэлээр авсан мэдээлэлээр бол 1.3 их 80 орчим төгрөгтэй тэнцүү гэсэн ийм мэдээлэлтэй байна. Мэдээж сангийн сайд болох юм бол одоо ингээд засгийн газар байгуулагдаад ардын намын мөрийн хөтөлбөр засгийн газрын мөрийн хөтөлбөр болж хувирж суух учиртай. Энэ мөрийн хөтөлбөрийг тодорхой үнэлэх шаардлагатай. Түүний дараа та бүхэнд би танд энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр ярив. Магадгүй энэ 16 оны тодтгол 17 оны төсвийн жилд хөрөнгө зарцуулах бололцоо гарахгүй байхыг үгүйсэхгүй гэдэг хэлье. За Баттамөр гишүүн.